Ардчилсан намын гишүүн Дунд Гоомгийн 3 сайхан сумын нутгийн зөвлөлийн дарга шин сум төслийг санаачлагч Эрдэнэ бүрэнг тус сумын мянгат малчид дэмжиж сонгуулийн санхүүжилт босгох 100 сая төгрөг цуглуулснаа ардчилсан намын дарга Эрдэнэд өнөөдөр гардуулж өглөө. Дунд Гоомгийн 3 сайхан суманд сумын төвийн шинжилгээ ажил бол 14 онд эхэлсэн. Одоо үргэлжлээд явж байгаа. За гол одоо хүмүүсийн сонирхол татж байгаа зүйл нь бол иргэд өөрснөө оролцоод өөрсдөө мөнгө гаргаад өөрснөө гар бие оролцоод ингэж явж байгаа. Малчид ч гэсэн маш сайн дэмждэг. Малчид бол үндсэн 2 шалтгаанаар бол дэмжиж байгаа. Нэгдүгээрт бол тэнд одоо сайн багш, сайн эмч, доктор суурьшилтай байна. Тийм учраас бол хүүхдүүдээ жишээл аймаг хот руу зөөх тийм байдал байхгүй болж байгаа. Тэгээ 100 орчим мянгат малтай өрх байдаг. За эдгээр маань ярьж байгаад энэ жилийн одоо энэ сонгуулийн жил ер нь бол жил болгон сүүлийн 3 жил дараалан сая төгрөг гаргаад ингээд сумынхаа шинжилгээ ажилд хандуулдаг. Энэ жилийнхээ энэ 100 сая төгрөгийг одоо намайг миний Эрдэнэ бүрэн миний бие дэмжиж ардчилсан намын одоо дэнчин гэж 100 сая төгрөг одоо энэ мөнгийг бол бид нар энэ жилийнхээ санхүүжилт дээр санхүүжүүлъя гэсэн. Тодорхойлбол 1000 малтай 100 малчин өрх түүний сонгуулийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг өөрсдөөсөө хандуулж байгааж. Тэгэхээр одоо бид энэ жил бол сонгуулийн жил учраас энэ 100 малчныхаа 100 сая төгрөгийг одоо энэ ардчилсан намаас нэр дэвшихэд тийм дэнчин тавьж байгаа шүү дээ. Тэр дэнчинг бид нар хариуцъя. Тий цаашдаа шат чатаараа өнөөдөр өөрийнхөө сумыг хөгжүүлээ зогсохгүй энэ хүн цаашаа өөр аймагуудын сумыг хөгжүүлэх зорилго бас өвөртлөөд явж байгаа. Тийм учраас чаднаа гэсэн хүсэл эрмэлзэлтэй болохлоо зэрэг энэ хүнийг бас яг дан мянгат малчин гэхгүй бүх одоо Монголын хөдөө аж ахуйд ажиллаж байгаа залуу гэхгүй олон жил ажилласан энэ малчин өрхүүд бол бүгд л дэмжиж байгаа. Ажил хийчээнгүй ийм хөдөлмөрч хүнийг л манай дунд говьчууд, говь сүмбэрчүүд одоо уг нь ирэх сонгуульд бол одоо төрийн түвшээгээр одоо сонгож ажиллуулах хэрэгтэй байна. 5 жил сүүлийн 5 жил сумын нутгийн зөвлөл бид одоо Улаанбаатар тухайн орон нутгийг төлөөлсөн нутгийн зөвлөл гэж байгуулагддаг шүү дээ. Тэгээ энэ нутгийн зөвлөлийг ахалснаас хойш бол зөвхөн сар шинийн нэг долголт зохион байгуулдаг хэлбэрээр биш орон нутгийг хөгжүүлэхэд одоо хот хөдөг холбож өгөх ийм чиглэлээр сайн ажилласан учраас энэ хүний ажлыг бол мянгат малчид бүгд сайн мэдэж байна л да. Иргэд ийхүү хандив өргөх болсон шалтгаан нь Эрдэнэ бүрэн суманда шин сум төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлсэн талбайтай гэлээ. Тэрээр төслийн хүрээнд 3 сайхан суманд 6 жилийн дотор дулаан хангамж, ус хангамж, ариутгах татваргын систем болон автозамын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 180 айлын хашааг жигдрүүлэн шинчилж ногоон байгууламж бий болгосон байна. Тиймээс тус сумын нутгийн зөвлөл, малчдын төлөөлөл түүний хийж гүйцэтгсэн ажлыг үнэлж цаашид ч дэмжинэ гэдгээ энхүү мэдэгдлээ.